та эвтэйхэн байдалцсан. За бүр 7 хоног болоод ингээд өгцөд байгаа. Ингээд өөртөө аятаа татаагаар сууших хөдөлгөөн өгсөн. За зөвлөө суулаа. Мөрөө сууллаа. За хоёр гарынхаа алгыг дээшээ харуулад өгдгөн дээр тавлаа. Мөрс бол хүзүүгөө сунгаад зулаа ороогоос дээшээ татчих байгаа юм шиг бие сайхан бүхэлдэн дээш нь тэмүүлээд нуруугаа сунгаж ийн гэж төсөөлөд сууя. За ингэж суухдаа хит их хичээж хит хүчлэхгүйгээр тайван амгалан сууя. За бид нөгөө ингэж чангалаас сунгаж ийн хамаг бие ингэж чангалаас уучдаг. Тэгэж болохгүйгээр ингээд ихц бөгөөд тайван амгалан сууя. Гүнзгий амьсгал аваад гарахдаа нүдээ алгуур ханлаа. Эндээ өөрийнхөө хэвийн жигэд амьсгалъя. Хамраар амьсгал аваад хамраараа гаргая. Мөрөө суулъя. Авж байгаа амьсгалыг дээш нь сайн татаад энэ армаараа явуулж ийн дахин хүчил төрөгчөөр дүүргэж ийн гэж төсөөлөд гүнзгий амьсгал авъя. За буцаагаад гарахдаа уушгинд хүчил төрөгчийг бүгдийг ингээ хоослоод уушгаа хоосолж ийн гэж төсөөлөд амьсгалаа гаргая. Толгой дэлбэг болгүй зөвхөн амьсгалаа сонсъё. Амьсгалаа мэдрээ. Орж байгаа амьсгал гарч байгаа амьсгалын чимээг сонсъё. Мөрөө суулъя, нуруугаар хэвцлээ. Нуруу ихц бөгөөд тайван амгалан сууя. Зулаа орой тухаа суулъя. Хүмсэг нүдээ суулъя. Хацар живжаа суулъя. Зуусан шүд уруулаа суулъя. Хоёр чихийг зөөлөн доош нь буулгаж мэдрээ. Нүүрнийхээ булчингуудыг бүхэлдэн суллаад нүрээ тэнээлгэж мэдрээ. Гүнзгий амьсгал аваад гаргая. Амьсгалынхаа чимээн дээр анхаарлаа төвлөрүүлээд амьсгалаа сонсъё. Зүүн гартаа чим мудраа буюу зүүн сонсоор манах зүүн гарынхаа эрхээ толгойд буруу нийлүүлээд өвдгөн дээрээ тавьсан хэвээрээ. Баруун гарынхаа 7 ур дунд хурууг доош нь нуглаад эрхээ хурууныхаа угруу шахлаа. Тэгээд эрхээ ядам хуруугаараа хамрын нөхөө ээлжиж дараад амьсгална. Эрхээ хуруугаараа баруун нөхөө дараад зүүн ядам хуруугаараа зүүн нөхөө дар. За эрхээ хуруугаараа баруун нөхөө дарлаа зүүнээрээ амьсгал авъя. Зүүнийг дараад баруунаар гаргалаа. Буцаагаад баруунаар авлаа. Барууны дараа зүүнээр гаргая. Зүүнээр авлаа. Зүүний дараа баруунаар гаргая. Баруунаар авлаа. Барууны дараа зүүнээр гаргая.
Зүүнээр авлаа. Зүүний дараа баруунаагаа биеэ суллээ, мөр сул. Буцаад баруунаар авъя. Барууны дараа зүүнээр гаргалаа. Зүүнээр авлаа. Зүүний дараа баруунаар авъя. Баруунаар авлаа. Зүүнээр гаргая. За гарын зүйлээ суллаад, хоёр гараа суллаад өвдгөндөө тавиад удаансан чигээрээ хэвийн амьсгалын хоёр хамрынхаа нүхээрээ зэрэг өөр төрж байгаа мэдрэмжийг мэдрээ. Өөрийнхөө хэвийн чигт амьсгалыг. Энэ амьсгалын дасгал буюу пранаяма, нади шодана гэдэг пранаяма. За пранаяма гэдэг амьсгалын дасгалууд ямар хэрэгтэй юм бэ гэдэг талаар өгсөн төслийг зорно. За үнцгийн амьсгал аваад гарахдаа нүдийг алгуурхан нээлээ. За пранаяма амьсгалын дасгал гэдэг юу? Пранаяма амьсгалын дасгал тэгээд амьсгалах арга техник гэсэн хоёр тусдаа хичээл байгаа багш нь. Одоо энэ 7 хоногт орчно. За тэгээд нөгөө яг ихтэй амьсгалтайгаа бэлтүүлж зөөх хийх хэрэгтэй бид нар тийм. Гол нь ялангуяа нуруу өдөж байгаа хүмүүс амьсгалын дасгал бүр сайн хэрэгтэй амьсгалыг хөдөлгөөнтэй уялдуулаад зөв амьсгал. За үнцгийн амьсгал аваад гаргалаа. Толгойгоо баруун тийш. За дахиад эндээ үнцгийн амьсгал аваад гаргахдаа толгойгоо урдуураа тойруулаад бүтэн тойргоор явуулж. За энэ хоорондоо амьсгал төрчихгүй. Толгойгоо доошоо буулгахтай амьсгалаа гаргаад толгойгоо дээшээ авахтай амьсгал аваад өөрийнхөө амьсгал тохируулаад зөөлөн удаан толгойгоо явуулъя. Баруун тал руу явуулж. За өөрийгөө мэдрээ тайван амгалан. Ямар нэгэн зүйлд яарахгүйгээр буцаад эсрэг тал руу. За мөр сул байна хамгийн гол нь дандаа бид нөгөө мөрөө чангалаад мөр чангалснаас мөрний даал сэр мөрөөний булчингууд чангараад хамгийн эхлээд булчин чангарснаас болж нуруу өвдөж эхэлдэг. Мөрөө дандаа сул байлгах бүх үед анзаарч мөрөө суллах. Мөр чангарснаас хүзүү гар сэр мөрөө өвднөө. За дэш явчаа төвдөө ирлээ. За зүтээ. За амьсгалаа гаргахдаа нуруугаа их мөрсвөл хүзүү өргөшөөгөө ийм нэг юм байдаг штеп. Мөр байрандаа зөвхөн хүзүүгээр өргөшөө. Амьсгалаа гаргаж дуустлаа урдаа бариад амьсгал аваад хоошоо. Яг өөрийнхөө амьсгал тааруулаад ямар нэгэн зүйл битгий яаж цангараар манайхаа зүгээр л өөрийнхөө ихний хэдэн тасгалаа тайван амгалан хийе. За урагшаага хоошоо амьсгал аваад хоошоо. Гаргаж дуустлаа урагшаа авлаа. Гаргая. Авъя. За энийг хажуудаа 10 тишээ толгоогоо өгүүлээд хажуу тал руу авлаа. Гаргалаа. Авъя. Гаргая. Авъя. Гаргая. За эсрэг талдаа зүүн талдаа. Жоохон хажуултас хийгээд толгоогоо зүүн тал руу явуулж байгаа. За урагшаа. Төвдөө. Урагшаа. Төвдөө. Урагшаа.
хөвдөө. Урагшаа хөвдөө. За зүгт. Ингэсгээд ерөнхийдөө ингээд дээрээсээ ингээд доошоо явсан юм тасгалыг бүгдээр хийнэ буцаагаад доороосоо дээшилсэн. За зүгт гүнзгий амьсгал авлаа. 2 гар дээш. За гарыг дээш өргөхдөө мөр дандаас сул тэгээд гар дээш. За гар дээш өргөж байгаа дандаа нөгөө нурууныхаа өвнийг зай гаргаж байгаа гэж төсөөлөөр нуруугаа дандаас хунгашин гэж төсөөл. 2 гарыг чагтлаад алгыг дээшээ харууллаа. За одоо алганы голоос дээшээ татаад энийг суугаад цанал дээр суугаад ч хийж болно манайхан. Завилт суухад хэцүү байвал манайхан байрлалаа солино шүү. За дээшээ өргөдөг. Бид дандаа газрын татах хүчрүү доошоо явж идэг. Тэгэхээр дандаа эсрэг энэ дээшээ хөдөлгөөнийг хийнэ. За амьсгал гаргалаа. 2 гараа буулгаад урдаа алгыг өөрлөг харуулсан байна. За эрүүгөө цээж рүүгээ шахаж өгөөд 2 гарыг урагшаа сунгаад нуруугаараа бүртгэгөөд биеэ 2 тийшээ сунгаж байна. Амьсгал өгчгөө. Авлаа дээшээ 2 гарын алга дээшээ. Гарын алганаас дээшээ сайн татаад эндээ амьсгал аваад гараа. Яруусан амьсгал өгчгүйгээр амьсгалаа мэдэрч хийнэ. Амьсгал гаргаад 2 гарыг буулгаад нурууныхаа ард чагтлаа. За нуруунаасаа холдуулаад өгье. Дараа нь ингэж хурж ийн өгөхгүй байвал зур хоошоо ингэж барьж байгаа дээшээ нуруунаасаа холдуулж. За 2 талыг ардаа нийлүүлээд ойртуулад шахаж яах гэж төсөөлөд цээжээ сайхан нээгээд нуруугаараа иргэцсэн. За тэгээ гарыг алгах холдуулаад энэ ардаа даал мөрөн дээр ирж байгаа юм. Агшиж байгаас булчингийн агшиж байгаа. Ачаалж байгаа мэдрэмжийг мэдрээ. Мөрөн дээр даалн дээр. За эндээсээ нуруу маань ихц байгаа. Нуруугаа ихц чигээр нь өөрийнхөө чадах хэмжээнд урагшаага баг зэргийн тонгож. За ихс үзсэн бол нуруу дандаа ихс байна гэж багш бичсэн байна. Бичсэн гинэ хэлсэн байна. Дандаа юм хэлцээ. За тэгээд алаацаа мэдрээд тонгож бол. За тонгохдоо гараа юм хоош. Нуруунаас холбуулж. За өөрийнхөө тохирсон байдлаар баярлаа. Барайд амьсгалаа. 1 2 3. За эхлээд гарыг буулгаад дараад нь цээжийг өндөр авлаа. Амьсгал авъя 2 гар дээшээ. Амьсгалаа гаргаад баруун гар газар зүүн гар зулаа оройроо сууж. За баруун гар нь газар хүрэхэд хэцүү болоогүй гэж байна. За энэ дээр баруун мөрийг жоох үлээлэг урагшаа, зүүн мөрийг баг зэрэг хойшоо. За зүүн гараа сайн ингэж сунгаад биеийн зүүн талын сонголтыг мэдэр. За нэг их хүчил ширэхгүйгээр алтан дундчийг барьж хийн шүү. За амьсгалаа 2 3 зүртээ авлаа дээшээ 2 гарыг сайхан сунгаад гаргалаа зүүн гар газар баруун гар зулаа ороор. За баруун мөр хойшоо зүүн мөр урагшаа хац дээшээ таазрав. За биеийн хажуугийн сонголтыг баруун тал дээр жаа хажуугийн сонголтыг мэдрээд энэ хажуугийн булчингуудаа сунж байгааг мэдрээд нэг хурцлахгүйгээр ирэх юм байна. Өөрийгөө зөв мэдрээд ихний 2 удаа авлаа дээш гаргаад буулгалаа. Зүртэй. За зүртэй. За урагшаа гараа авчаад энэ хуруунуудынхаа жижиг үеэр хурдаа. Урдаа. Маш хурдаа. Жижиг үеэр нь яг голын дундлаа. Хурдаа. За том үеэр хатгаад нээл. Барь шүү. Барь. Зүртэй. Дэлгэглээ 2 гарыг. За жижиг үеэр дахиад урдаа ингээд
зөвхөн ийм дайны хөдөлгөөн хийх бидний гараа гэж хэлж байгаа зарим хүмүүс. За хурдан шүү. Жижиг үеэр хурдан. Том үеэр хурдан бари хийн шүү манайха. Энийг хүмүүс аягүй хийж чадахгүй гэдэг шүү дээ. За бари том үеэр хурдан. За зөвхөн урагшаа авчирлаа буугаа татгшоо. За энэ үедээ би тэрэг чангалал мэдрэхгүйгээр сайхан суллаа, тайван амгалан амьсгалаа шүү. Амьсгалаараа манай. Зүгээр л өөрийнхөө амьсгалаа байна. Амьсгалаа давхар хөдөлгөөнтэйгээр мэдрээл. За тохоогоор татгшоо. Гадагшаа. За хоёр гарын алгыг дээшээ харуулаад өдгөн дээр тавилаа. Мөр амьсгал аваад мөр дэвшиж өөртөө амьсгалаа гаргаад буулгалаа. Дахиад амьсгал авъя мөр дэвшээ. Амьсгалаа гаргахдаа хоёр талыг автаа нийлүүлж шахаж ортуулаад буулгаад амьсгалаа. За багштайгаа заавал зэрэггүйгээр өөрийнхөө амьсгал тааруулаад. Зүгтээ. За нэм хөө байдлаар амьсгалж өөрийнхөө амьсгалын чимээг сонсож ир. Зүгтээ. За эндээс хоёр өвдгнөөсөө барьж байгаа. Хоёр хөлөө урд авчраад. За зүгээр сууж байгаа хүмүүс бол зүгээр замлсан хүмүүс маань ингээд хөлийнхөө улыг дээш нь доош. За хөлөө жижигсэн хүмүүс маань сайхан ингээд цохоод хөлнөр. За эндээс бүгдээрээ дөрөв хөлсөн байрлал буюу ширээ байрлал руугаа зөөлөн шилжээ. За та биднэрээ сайн мэддэг өхөр мөр байрлал нь орол хамгийн сайн байрлал. За энийг яаж зөвлөх вэ гэхээр ахар зүйлийг дээшээ өргөж мэдрээд одоо уулзахаас нурууны хэсгийг доошоос сулж дараа нуруугаар хотоож. За энэ мөрлөг хүмүүс ингээд чихээ орчдөг доошоо. За багшийн мөсний харагдахгүй шүү. За мөрнөөс дээшээгээ гарна бүгдээ. Ингээд орчдөг хүмүүс. Тийм хавтаа ингээд дээшээ гарна. За эндээсээ нуруучин болохоор харцыг дээшээ таалзруу тэмүүлнэ. Амьсгалаа гаргахдаа ахар сүлэг урагшаа хүүс рүү татлаа. Нурууны голоос дээшээ татлаа. Эрүүгээ цээж рүү гаадлаа. За эндээ амьсгалаа авахдаа отоолоо эсрэг. Амьсгалаад дахиад амьсгал гаргахдаа тааруулаад бүгдээж юм. За энийг амьсгал нэг хийж болно. Авах гаргахдаа тааруулж болно. Яг өөрийнхөө мэдрэмжийн тохиолдолд энэ. За зүгтээ. За түнтэй ирлээ. За энэ дөрвөн үлсэн байрлалаасаа хоошоо өгцөө жоохон ингээд хоошин түлхээд өгцгийг одоо жишээл мөр ташаа хоёр нэг шугам байна. Ташаа хоошоо гаргалаа өвдгөөс хоошоо гаргалаа. За эндээ яах нь зөвхөн ахар сүлийг дээш нь доош нүргэн хөдөлгөө. Амьсгал өгч гуйн дээр жаг ачаал ирж байгаа. Үүний мэдрээд зөвхөн ахар сүлээрээ. За зүйтэй. За эндээсээ бүгдээрээ доош ингээд хөвтөж. Таал нэг шанаа тавиад хоёр дараагийн алыг дээшээ харуулаад биеийн дагуу байлуулаа. За эндээсээ бүгдээрээ хөлөө өргөн. За хөлөө өргөхөөс өмнө
өгзөгний булчин, хэмлийн булчин гарч чангалаа шүү. Хүмүүс нөгөө булчин чангалахгүй хийгээд шууд ясан дээр ачаал авдаг. Улам нуруу хөвдөрдөг. Тэгэхээр булчин дээр ачаал авч иж асуулаа хийн гэдгийг аюулсаар ойлгох хэрэгтэй. За өгзөө чангалаад хилээгээ сайхан чангалж мэдэрч байгаа. Гуяа чангалж баруун хөл дэшээ. Тавгаа ингэж өргөд аваад байна. Баярлаа. Нэг амьсгалын 2 3 за зүгтээ буулгалаа. Эсрэг хөл, зүүн хөлөө. Булчин чангална, хөвлөө, гуй, өгзөөнийхөө булчин чангалж байгаа дөрөв булчингаа ажиллуулж ийн гэсэн үг. За дэшээ толгойгоо өргөлөө. Зүгтээ 1 2 3 зөөлөн буулгаад эсрэг шанаараа тавиад 3 амсгал. Тавшаад амраа. За зүгтээ дахиад цээжээ өргөлөө. Дахиад зүүн хөлнөөс явлаа. Өгзөг чанга, эвлээ чанга, гуй чанга. Булчин дээр ачаал авч байгаа шүү манай. За 1 2 3 зөөлөөс боллаа, буулгалаа. За эсрэг талдаа. Баруун хөл, өгзөө чангалаа. Гуяа чангалаа. 1 2 3 зөөлөн буулгаад дахиад эсрэг шанаараа тавиад 3 амсгал аваад гарна. За ачаалсан булчин сулж мэдрээ. За одоо яг цээж өргөд 2 хөлөө. Өгзөг чанга, гуй чанга. Явын тасгалууд чангална, суулна. Булчин суларснаас болж юм үүснэ, нурууны өвөлт үүснэ, чангарснаас болж үүснэ. За буулгалаа. За багш нь ингээд арагшаага хадлаа зүүн тал руугаа. Зүүн талаараа ирээд хажуу дэшийг харж зөөлөө. Гараа ингээд нугалж байгаа дэрэл чинь бид нар ингэж дэрэлж хажуугаар хэлдэг шүү дээ. За тэр шиг хөвтөөд баруун хөлийг нуглаад за баруун гараараа бариад байна. За гар нь ингэж хөрөхгүй байгаа хүн байвал нөгөө уяагаар багш нь таны уяа хэрэгтэй гэсэн. Тэр ядаа уяа хөлтөө ажиллахгүй уяа хэрэгтэй. Ингэж байна. За хуржийн үл ингэ хөлийнхөө улмаас гарч хөлнөөс. Ингээ хажуу талаар гараа дэвлэж чинь тийм ээ. За гойны урд ирж байгаа сонголтоо мэдрээд гоёс ахаас уулгаад. Амьсгалын тавшаад амьсгалын. Дасгалын туш амьсгалж амьсгал дээр анхаар. За буулгалаа. Бүлээ. За баруун гараараа урдаа ингээд тулчихна. Тэнцээ алдахгүй тулд. За эндээс дахиад 10 хөлөө өргөлөө. Амьсгал аваад хөл дэш өөрийнхөө далаацаар амьсгалаа гаргаад буулгая. Авлаа. Гаргалаа.
буулгаад авахтаа хөлөө дэш нь өгч байна. Өөрийнхөө далаацаар дэш нь доош хэмжээнд хааруулна. За одоо өргөд 3 амьсгал барьж байна. 1 2 3 зөөлөн буулгахтаа сайн байна. За дахиад хөлөө нуглаад барьгаа. За суллаа. Гойны уртлын булчингаа сайхан суллаа. Амьсгалын амьсгал өгчгүй. За хөлийг ингээд суллахтаа харахгүйгээр зөөлөн буулгаад төвдөө авчирлаа. За одоо эсрэг талтай. За гараад ирлээ. Баруун гараад ирлээ. Зүүн хөлөө нуглаад барьгаа. За зүүн гойны урд ирж байгаа сунгалтыг мэдрээд сунгаад өгье. За өсгийг өвцөөргөө ойртуулна гэсэн үг. Тэгэхээр хитрхи хүчээр ингэж хийхгүй шүү манай. Яг өөрийнхөө биений дээр далаацаа мэдрээ өөртөө тохируулаад хийнэ гэсэн үг. Амьсгалд өгчихгүй. За зөөлөн суллаад хөлийг дэлгэлээ. Эндээсээ зүүн гараараа газар тулж агаад зүүн хөл дэшээ. Гаргалаа буулгая. Авлаа дэшээ. Буулгалаа. Авлаа. Буулгалаа. Авлаа. Гаргая. Аваад барай. За 3 амьсгал. 1 энэ өргөж байгаа хэмжээ яг өөртөө тохируулна. 2 3 за зөөлөн буулгалаа. За эндээс дахиад хөлөө нуглаад суллаад хөлнийхөө улнаас бариад. Амьсгалын амьсгал өгчихгүй нэг амьсгал. 2 3 зүйтэй зөөлөн суллаад доошоо төрүүлгийг хараад 2 гараад тулж агаад босоод ирээ. За эндээсээ бидний сайн мэддэг байрлал басна. Хүүхэд байрлал гэж байгаа. Хүүхэд байрлал нуруу бас их сайн тайвшруулж амраадаг. За өгцөг үсгийн хоёрын хооронд ихэнх хүмүүс их зай гардаг учраас энэ хоёрын хооронд нэг алчуур аваад зай гаргахгүйгээр за ингээд 2 гарыг урагшаа суугаад нуруугаа уртасгаад сунгая. За зүгтээ. За эндээс хай нөгөө нуруугаа бүгдээрээ зөндөө ачаалсан шүү дээ. Одоо суугаад 2 гарыг урагшаа дух хамрын үзүүр газар хөрөхгүй хүмүүс байгаа те ингээд багш хөрөхгүй. Тэр хүмүүс маань заавал гараа урагшаа суухгүй 2 гарыг давхарлаж байгаа татгаад энэ хардаа дээр нь давхарлаад ингээд за нөгөө болоок энэ дороо тавьж болно тийм бас ингээд тэгээ гараа урагшаа сууж байна. За ингээд нөгөөгаа уртсах нь өгзөг үсгийн хоёр нийлж явах хэрэгтэй. Нийлэхгүй бол энэ алчуугаа яваад хөдөлгөөнгүйгээр. За тэгээд ахаас үүлнээс доошоогоо дарж ийн гэж төсөөлөөд гарын үзүүрээс урагшаа татж ийн гэж төсөөлөөд баг зэргийн бас сонголт мэдэрнэ юм бэ. Амьсгалын амьсгал өгчихгүй. Нуруугаа суугаад өгнө.
Энээсээ баруун гарыг баруун дээш насгуулаад биеэрээ жоохон баруун талтай юм шиг ингээд зуна. Гэхдээ хүчлэхгүй шүү манайхаа. Багахан зэргийн баруун тал байна. Амьсгалын за зүүн талдаа баг зэргийн амьсгалын амсгалгүй бид дандаа нөгөө өвдөлттэй байгаа юм учраас зөөлөн дасгал зөөлөн хэрэгтэй. Зүйтэй төвдөө ирлээ. Эндээсээ босоод суулаа. Хоёр хөлийг жигээд суу. За лекцүүдээ өгсөн бол урагшаа тонгох байдлыг ямар хүмүүс хийхгүйгээд багш нь хэлсэн байна. Гэхдээ огт хийхгүй гэсэн үг биш. Баланцын баг тийм. Тоогийн баг ч юм уу ингэж баг арай баг байдлаар эсрэг залтай хүмүүс хийх гэсэн. За нуруугаас яхаа ихцлээд амьсгал авлаа 2 гар дэшээ. Амьсгалаа гаргаад буулгалаа. Зүйтэй. За хоёр хөлөөхөө шоороо нуруунуудыг өөрлөгөө ингэж ийдэлгээд хөл сайхан юм чанга хөлөө мэдрээ, уяа мэдрээ. Амьсгал гаргаад буулгая. За урагшаа тоон хөдөлгөөнийг бүгдээрээ хүмүүс ингэж саадаг. Ингээд бүртгийж явдаг. Тэгээд толгоогоо ингэж их өөрөө хөрөх гээд төлөвөө хөрөх гээд ингэж энэ бороо бүгдээрээ зөвхөн түнхний үеэр нугларна. Ялангуяа нурууны асуудалтай хүмүүс. Нуруугаа дандаа их зайлгаад тэгэл чадах хэмжээндээ урагшаа юм. Энд багаар ингээд ахиад болсон надад. За ийм байдлаар урагшаа тонгоо. Тэгэхээр хөлн дээр ирж байгаа ачаал юм гэж байгаа тийм. Баг зэрэг нуруугаар ихсэн. Нөмөр хойшоос бол. Дагаар ингээ газар байж болно. Өгдөг хөлн дээр байж болно. За ингээд эндээсээ жоох. Багаар урагшаа тонгоо. За баярлалаа. За барихтаа хөлний ард ирж байгаа энэ сонголтуудыг мэдрээд амьсгал гарахдаа энэ сонголтыг гол сулж мэдрэн дандаа өөрийгөө ажиглан юусэн гадагшаа анхаарал явахгүйгээр энэ йогны бүх анхаарал цэвэр өөртөө байх хэрэгтэй. Бид нар ямар мэдрэмж ирж байна? Би ямар хариу үйлдэл үзүүлж байна гэдэг дандаа дотгошоо өөрийгөө анзаар. За ингээд тонгооход угаасаа ачаал нэмэгдэж байгаа шүү. Тэр сунж байгаа хөлийн ард сунж байгаа сонголтыг амьсгал аваад гарахдаа яг тэр сунж байгаа хэсэг рүүгээ чиглүүлээ. Сулж ийн гэж төсөөлөд тэр сунж байгаа мэдрэмж рүү чиглүүлэхээр бүр сайхан ингэ сулраад ирнэ гэж чинь. За ингэ удаан барьж байгаа зүгээрээ. За тэгээ сонголтыг хүмүүс ингэ савч хийдэг. Яг дээр бол савч хийхгүй байна. За өдөө барьж. Одоо ингэ байхаар та ганцаарч байгаа зү баг ингэ архичаа шүү дээ. Мөрс бидээр чангалахгүй хөлийн баарын сонголтыг амьсгалаараа амьсгал аваад гарах тоолондоо яг тэр сунж байгаа мэдрэмж шүүгээ явуулаад суллаад өг. Авлаа дэш. Хоёр гар дэш. Гаргаад хоёр гарыг буулгалаа дахиад нуруу хцээрээ хоёр дахь оролт. Одоо хоёр дахь нь өмнөхөөсөө сайжирсан байна. За тэгээ сунж байгаа хэсгийг зөвхөн хөлийн ард гэхгүйгээр энэ нурууны төгсгөлөө сунж байгааг бас мэдэрнэ. Нурууны төгсгөл рүүгээ тийм одоо ууц нуруу руу анхаарлаа хандуулаад тэр хавь дээр ямар мэдрэмж ирж сунжийн үгүй юу мэдрээд ирэхээр аяндаа хамгийн гол сонголт энэ төгс. Ер нь хүмүүс урагшаа тонгох байгуулалтыг хийхэд хөлөө суугана гэж бодоод байдаг.
хамгийн бүр эсрэгээрээ энэ чинь нуруу сумжид байгаа шүү. Тэгэхээр нурууныхаа төгсгөл рүү одоо анхаар. Сая хөл рүү анхаарсан бол одоо нурууныхаа төгсгөл рүү анхаар. Нуруу чинь өөрөө их зорх ёстой шүү. Ингэж бүхтэйхгүй шүү. Нуруугаар хэцлээд түүхний үеэр л ууларч байгаа. За одоо нурууныхаа төгсгөлд анхаар. Сунжаагааз. Сунах мэдрэмж байгаааз. Мөр сул шүү. Тэгээд одоо бие чангалахгүй бие чинь сул байна шүү нахаа. Гоё ингээд тайван байна шүү. Амгалан байна. Тэгээ амьсгалыг яг сая хөл рүүгээ одоо амьсгал анхаарсан шиг нурууныхаа төгсгөл рүү энэ нуруун дээр ирж байгаа сонголтууд руу анхаарай. Тэгээ нуруугаас сулж юм. Яг мэдрэгддэг шүү дээ манайхаа тэгж мэдрэхийг хичээгээр. Яг энэ төгсгөл хэсэгтэй нурууны төгсгөл хэсэгтэй. За зүртэй. За ингэж ялгыг нь гаргаж байгаа шүү. Авлаа дэшээ. Гаргаад буулгалаа. За. Эхний 2 өдөр 3 өдрийн тасгал зөвлөн тавина юмна. Баруун хөлийг уулаад аваад. Амьсгал авлаа баруун гар дэшээ. Амьсгалаа агаад нуруугаа яах нь бас жоох ихцээр нь байлгасхийгээд за энэ баруун хөлийнхөө дотор талаар. За араа өгшөө сунгаад мөрсөл. Нуруу ихц. За харц хөлийн хуруур зүүн хөлийнхөө энэ хуруунуудыг өөрлөгөө итгэлгээд зүүн хөл хүчтэй. За сумэ. Амьсгалаа ямсгатучгүй. Амьсгалаа. Авлаа дэш. Гаргаад буулгалаа. За одоо зүүн гарынхаа 7 урд хуруугаар баруун хөлийнхөө эрхээ хуруунаас чагтлан хурж ивэл за хүрэхгүй байвал уяагаараа осорлоод баруун хөлийг тэмүүлээд зүүн гараараа бариад дээшээ өргөч. Нуруу их заагаад. За ингээ өөрийнхөө яг нөгөө бие далаац тэг чадамжаас хамаарат гэр зэрэг дэшээ доош өргөж түүнийг гүйдэл тохиолдолд ийм ч ярьж байгаа зарим хүмүүс. Өөртөө таарал шүү байна. За тэгээд хөлн дээр ирж байгаа сонголт ачаад юм байна. За зүүн гараараа бариад баруун гарыг хойш. За харц баруун гарын үзүүрлээ. Нуруу ихц. За амьсгал. Нэг. 2. 3. За эхлээд харцыг төвдөө авчраад дараад нь гараа авчраад 2 гараараа бариад за өөрийнхөө чадах хэмжээнээс нэг жоох ингээд мэдээж нь доош нь болгоод үзье. За тэгээд жоох ахуулаад барьлаа. Нэг нуруу их заагаад нуруу их. Ингэж бүгдийг жогч ирэхгүй шүү. Нуруу их. 2. 3. Зүйтэй. За зөөлөн сулж буулгалаа. Баруун хөлөө нуулаад за уулаа 3 руу гашихаж тавилаа. За ийм байрлаа. За дахин амьсгал авъя дэшээ. Амьсгалаа гаргаад 2 гарыг буулгалаа. За одоо зүүн хөл рүүгээ. Зүүн хөл рүүгээ баг зэргийн сунаад. За нуруу маань дахиад ихцээр мөр хойш. Доошоо ингэж хөрөх гэж яахгүй өрдөө.
Нуруугаа л ихс барина гэсэн үг. Тэгээд энэ түүхний үеэрээ нудларч байгаа. За амьсгалын зүйтэй дээш өргөө дэмдэг бослоо. За баруун хөлийг жилээ, зүүн хөлийг нудлаа. Амьсгал авлаа дээш. Хоёр гарах. Амьсгалаа гаргаад буулгалаа. За одоо зүүн хөлөө жоохон зайтай юм гэж болно баруун буйнаас. За тэнгуутаа зүүн хөлнийхөө дотор талаар угаад нуруугаа ихцээр нь баруун хөлнийхөө хуруунуудын өөрлөгөө итгэлээ. Баруун хөл хүчтэй байж тээ нэг баснда. За тэгээд яг нь өөрийнхөө чадах хэмжээнд доош. Харц хөлийн хуруу. За одоо амьсгал. За бид нар төрж байгаа мэдрэмжийг анхаарад амьсгалаа сонсоод сунж байгаа хэсэг рүүгээ амьсгалаа явуулъя. Амьсгал гаргах. Амьсгалын за ингээ баг багаар ингээ нэмэгдээд байгааг анзаараад энэ болж ивэл баг багаар нэмээд тэр ахуулаад нуруугаа ихс байлгаж юм чи төсөөлөөд мэдрэн заавлаа дэш зүйтэй. За одоо баруун гарынхаа 7 урдын туруугаар зүүн хөлнийхөө эрхээ өрөөс чагтлаад за ингэж барь. За ингэ барихад хэцүү байвал мэдээж уяагаа. Тийм ээ. Өвдөө хийнэл гэсэн. За нуурч зүйтэй. За баярлалаа. За хоёр гарч байна. За амьсгал. Тэгээ өөртөө нэг таатай болтлоо. Амьсгалын бас сонголтуудыг мэдрэх гоё шүү дээ. Тийм бил хамаг гоё. Задраад би задраад жаач госголоо тайшаа аюу болдог шүү. За үлийн харийнхаа сонголтыг мэдрээ. За зүүн гар хойшоо харц зүүн гарын үзүүлэлт. За нуруу гэсэн. Амьсгалын за бидээ тийм амар чангарч мангахгүй нэг тайван амгалан хийш юм. Зүгээр л ингээд бид өдөр тутамдаа ингээд агшаа хашаа харж ууширдаг шүү дээ. Тэр хөдөлгөөн гэсэн. Амьсгалын 2 за эхлээд харцыг төвдөө авчраад дараад нь гараа авчирлаа. За эндээс өөрийнхөө чадах хэмжээ жоохон дэш нь нэмээд өгье. Хаан сонголт дээр чи тэрлүүгээ амьсгал. За зүйтэй. Зүйлээ суллаад буулгалаа. За суллаад зүүн хөлнийхөө уулыг баруун гуйныхаа дотор талд ингэж шахаад авч ийн гэсэн үг. Хэрэг хөл нуглаад энд ирэхгүй байвал энэ шилбэн дээр байж болно. Өөрөө чадах хэмжээр 70 цагаар нуглаад. За амьсгал аваад дахиад нуруугаас авах хэцэллээ. Амьсгалаа гаргаад буулгалаа. За нуруу ихс чигээрээ одоо баруун хөл рүү.
баруун хөл маань хүчтэй урууныудаа эдэлгээд за тэгээд яах вэ? Доош. Зөвхөн энэ түнхний үеэр. За гар хааж иж бол. За одоо хөлийн ард сонголт ирнэ. Урууны энэ үйл хөсгөл дээрээ сонголт ирж байгаа мэдрээд. За тэр хоёулын руугаа амьсгалаа анхаарлаа явуул. За амьсгалаараа сайхан суллаад өгөрө хөлийн хааны сонголтыг. За бас юугаа нуруугаа. Нуруугаа ингээ урагшин ингээ татаж мэдрэхээр юу яа сонголт цаарч. Гэхдээ манайхаа битгий хүчлээр эхний хэд удаа ер нь аюу хичээждэг хүмүүс хичээхээр нэг улам хөлөөх хайж улам нэгддэг шүү. Юугаас нэг хоёр удаа сайн хийгээд идэх гэж байхгүй шүү дээ. Байнгын тууштай баг далаацтай тогтмол